Hi guys, Sekiraan. Өнөөдөр хэдүүлээ Omniscient Trader Web Point буюу бүхний мэдгч уншигчийн үзэл цувралынхаа 13 дугаар ангийг хүлээн авах гэж байна. Хэрвээ манай бичлэг таалагдвал лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Ингээд хэдүүлээ бичлэг рүү орцгоё. За манай энэ удаагийн анги маань юу ч инхэг ухаан чи хийм бэ гэснээр үйл явдал эхэлнэ. Манай хоёр тэр үед тулалдж байх ба догжаа тэр арай миний хэлсэн үгнээс болж ухаарчихсан юм биш үстэй. Ийм амархан уу гэд бодож байхад жөнхөвч чи хингэж новшин байл гин. Кино театрын эзэн сандарч байна. Кино театрын эзэн юу жөнхөгийн удирдах хүчээ илүү хүчтэй болголоо. Тэр үед юу жөнхөвч буцаад удирдлагад нь ороход догжаа мэдээ маа ийм амархан байна гэж байхгүй гэж утсаар үргэлжлүүлэн тулдна. Манай ууч хөө юу жинхэг би чамаас өмнө юу асууж байсныг санаж гинөө. Би чамайг нэг удаа зохиж болох уу гэж асуусан да. Чи хариуд нь болно гэж хэлсэн гээд бүлт тусарж байхад гэлэн цаана ямар нэг юм руу ширтэн хамраас нь цус гоож. Манай ууч би бүх юмаа гаргавал гээд эвдэршгүй итгэл онцгой эзэмшлээ идэвхжүүлэн эфирвч галыг сонгон өөдөөс нь дайрна. Та дуун сэлэм стигма идэвхжүүллээ. Дуун сэлэм стигма нь далайн дайны борхны хамгийн хүчрхэг стигмануудын нэг ба байж болох хамгийн хүчрхэг тулааны баф юм. Далайн дайны борхны хэлсэн үг сэлмэн шингэсэн байна. Борон дунд сум болон их бун сум. Яг л цахилгаан зогсон шуурган дах дайны талбар шиг байсан. Юу жинхэг нөхөн сэргийх левел 2 чадварыг идэвхжүүллээ. Манай унш түүний нөхөн сэргийсэн байгааг хараад сандран шууд л гэлион гэхэд гэлион орилон цохиолын гаднаас нэг зүйл маш хурдтайгаар ирэн цохиолын ханыг эвдэхэд 6 дугаар түвшний шавжнуудын эзэн Титаноптераа гарч ирлээ. Кино театрын эзэн шууд л жөнхөгийг Титаноптераатай тулдуулаад инээхэд манай ард нь гарч ирэн чи юундаа инээс юм гээд дайрах гэтэл кино театрын эзэн оюун ухаан удирдах чадварыг ашиглах гэж байна гэсэн мэдээлэл гарч ирэн манай хүнийг харанхуй нөмрлөө. Кино театрын эзэн ч мишээ эргэн тойрны харснаа юу вэ эн чин гэж хэлэхдээ зэрэгцээ. Хоёрын чадвар дөрөвдөг хаан идэвчлээ гэснээр манай хүн кино театрын эзэн 2 хэсэг хуваана. Та кино театрын эзнийг ялсан ихний хүн боллоо. Та амжилтын хөдөлөө 9,000 зоос авлаа. Нууц зохиолыг давах зохиолыг нөхцөлийг бүрдүүллээ. Та амжилтын хөдөлөө 4,000 зоос авлаа. Догжиж тэр надад чадвараа ашигласандаа дөрөвд ханаас болж би зүгээр байсан юм бах та гэд бодохтой зэрэгцэн гэлион догжаа гэсээр ухаан алдан догжоо дээшээ артал. Титаноптераа өдөөс нь харж зогсож байснаа эргэж хараад яваад өгнө. Хивон жихи хоёрч догжоо дээр ирэн зүгээр өгөж хэлэхэд 3 дахь үндсэн зохиол дуусах гэж байна гэсэн мэдээлэл гарч ирэн шатны доор байгаа хэд дуусж байгаа болтой гэсээр кино театрын дээрээс сүнж байгаа сөүлийг харна. Гэлионч тэнгэр рүү зан од харуулж яана гэхэд манай хүн дээш харан хараал эзэн үзэсгэлэнтэй од харах нь удахгүй болох үндсэн зохиол энэ од унаж байгаа хэсэгт аимшигт гамшиг өсвөрлөл болно гэсэн үг гэд бодож байтал Гэлио та хүслээ шивнэхгүй юм уу л гин. Манай онч би шивнчихсээ би амьд гараад нэг романы төгсгөлийг хармаар байна. Наран мандахад цоошин там бидний хүлээж өгнө гэд бодож байтал үндсэн зохиол онцгой байдлын хамгаалалт дууслаа. Тун удахгүй дөрөвт үндсэн зохиол эхлэн гэхийг харсан догжаа сандраа. Жихэд юу ч инхэгтэй энд үлд. Чи доор туслана гэж байхгүй. Тэр сэрчгээрээ асуудал болж магадгүй. Сэрхээр надад хэлэхэд болно. Би түүнийг дахиад дагзадмаар байна гэж цааш хөдлөө. Тэр үед бихонч харилцааны чадвараа ашиглана. Чи намайг юу хэлэх гэж байгааг мэдж байгаа өстэй. Чамаас бол би өгөх баха. Золтой л зүрхний шиг дэсрээ явчихсангүй гэтэл. Догжооч чи миний яриаг шүүснө. Одны ордуудын хэмжээний төрөнг ирэх мэдэлтэйч бүгдийг мэддэггүй. Өөрөөр хэлбэл тэдэнд бүх мэдээлэл ирэхгүй гэсэн үг. Хэрвээ миний таамаг зөв бол түрүүний хэлсэн үгнүүд үүн шиг одны ордууд дээр шүүгдэх ёстой. Үүнээс илүү шүүсэн байж магадгүй. Тэр ингэж романыхын Южинхэгийн ухрагч гэдгийг нуусан гэд бодож байтал. Битгий санаа зов одны ордоо тийм ч их юм сонсоогүй. Асуудал нь би ч бас сонсоогүй гэхэд манай хүн сони юмдаа түхгүй би таалттай мэдээлэл гэж байдаг юм бах та. Арай цаанаас нь хориглчихсан юм болоо гэж бодно. Тэр үед хивон чи ядрахгүй байна уу догжаа. Би Гэлионыг хэсэг үрийгээд Гэлионыг аван хөдлөх гэтэл догжаа. Хивон чи түрүүн намайг юу гэж хэлхийг сонссноо гэхэд мэдэгдсэн үү? Тийм ээ зарим юмыг сонссон. Чи яг хин юм бэ догжаа гэж асуухад манай хүнч би ирээдүйн талаар жаахан мэднэ гэв. Хивонч үргэлжлүүлэн нэр нөө санаа юм уу хянсан үүний талаар мэдхүү. Чи намайг гинэд алчихгүй юм байгаа үстэй гэхэд манай хүнч гайхаа. Чи яагаад тэгж асууж байгаа юм гэтэл. Хүмүүс ийм үед тэгдэг штэ.
Тэр чи хитрхи юм мэдэж байна гэх ч юм уу гэд зайгаа автал. Хэрвээ тийм байсан бол би та нарыг аль дээр алчих байсан юм гэснэ. Би тэгж хэлэх гээгүй. Ер нь эсэргээрэлдээ ирээдүйд гарах зохиол илүү аюултай болно. Бидний амнаас аюулд орно. Бүр нэгнээ алдчихж магадгүй. Тийм болохоор би чамайг миний хажууд үргэлж байгаас гэж хүсэж байна. Би чамаас миний хамтрагч болооч гэж асууж байна гэж хэлээд цааш хөдлөв. Манай доод давхарлуу ирэхэд тэр догжоно шаана гэсээр Пилдуч зохиолыг амжилттай даван их л ядарсан бол дарагд. Манай хүнч Пилдо аваа хүчрэхэг болоо юу даа гэд бодож байтал мэдэгдэл гарч ирээ. Дөрөв түнцэн зохиол 5 минутын дараа эхэлнэ гэсээр Дүкэби гарч ирнэ. Та нар хэрэг да? Царигч харгаж сайн байсан бол та. Би та нарт дөрөв түнцэн зохиолын талаар хэлэх гэж ирлээ. Одоо сэтгэлээр уналгүй сонсоорой. Дөрөв дэх зохиол дээр та нар бусад бодолтой хамтрах ёстой. Миний хэлэх зүйл та нарт таалагдана гэдэгт итгэлтэй байна. Тийм болохоор анхааралтай сонсоорой. Энэ зохиолыг биелүүлэхийн тулд та нараа өгөгдсөн даалгаврыг биелүүлэх ёстой. Олон хүн оролцохоор эмх замбраагүй болохоор та нар удирдах хүнээ олох ёстой. Өөрөөр хэлбэл бид буудлын удирдагчийг сонгох хэрэгтэй гэсээр зохиолын дэлгэц гарч ирлээ. Нэмэлт зохиол. Удирдагчаа сонго. Төрөл, нэмэлт, хүндрэл, давах нөхцөл, буудлын тавцан дээр байгаа цагаан тугийг ав. Цагийн хязгаар 30 минут. Шагнал 1000 зоос. Ялагч нь чөмөрөгийн удирдагч болно. Удирдагч болбол буудлын бүх хүнийг удирдах хэрэгтэй болно. Пилдуч мэдэгдлийг харан шууд л замаас холд би тэр тугийг авбал удирдагч болно. Би бусдаас тушаал авахгүй гэсэн үг гэхэд Пилдо хэвт гиснээр газар дооноод өг. Догжооч Пилдогийн дээр гიშгэсээр тугийг авлаа. Та чөмөрөө буудлын удирдагч боллоо. Та хааны замаар явах хэрэгтэй боллоо. Ким догжоо цагаан тугийг авлаа. Тугийн эзэн 5 минутын дотор өөрчлөгдөхгүй бол чөмөрөө буудалд түн удирдлагад байна гэсэн мэдээлэл гарч ирэхэд Пилдо бусаддаа андаа. Тугийг ав. Бид түүнээс авахд 5 минут байна гэд бүгд дайрахад догжоо барьж байсан бамбаага Хянсан руу шидэн би чамд шинийг авсан хуучнаа хайчих гин. Хянсан шинэ бамбатай болсондоо баярлан шууд л ашиглана. Хянсан онцгой чадвар хэсгийн хамгаалтыг идэвхжүүллээ. Пилдоч зэвсгэлсэн бүсээ идэвхжүүлэн дайрах гэтэл Пилдо би чамайг босож болно гэж хэлснээ санахгүй байна. Босож болно гэж хэлтэл хэвтээд байжээ. Наад самахгүй да хороо дургүй үргээд байна гэснээр Пилдоч хүчээ унтраана. Тэр үед догжоо хүмүүс тандаа бид ямар нөхцөл байдалд орсныг бүгд мэдж байгаа гэж бодож байна. Тийм болохоор ярилццгаая. Та нарт одоо 2 сонголт байна. Та нар нэг бол чөмөрөөг орхин өөр бодолтой нэгдэж болно. Эсвэл энд надтай хамт үлд. Надад зүгээр л хариулт байл. Үлдэх юм уу явах юм уу? Та нар явах гэж байгаа бол би зогсоохгүй. Үлдэхэр бол миний хэлснийг хийх ёстой. Би шууд л хэлье. Анд үлдэх төлбөр гэх мэт тиймэрхүү юм би авахгүй. Би гаднаас ирэх занал хийллээс хамгаалж чадна. Бүлэг дотор үүсэх маргаанд би оролцохгүй. Та нар хоорондоо очиж олно гэж хэлэхэд Пилдогийн туслах түүнийг сонсох хэрэггүй. Явцгаая Пилдо гэд Пилдо дээр очтол та нар Пилдогоо явна. Тэр бол минийх гэж. Хэсэг хугацааны дараа нэмэлт зохиол биелэн манай удирдагч болсон байх ба 24 хүн үлдэж 5 нь явсан байна. Манай хүн дээр ч баахан мэдээллүүд гарч ирнэ. Та хаан гэж дуудуулахаар хангалттай нэр алдаргүй байна. Гэхдээ зэрэгцэн. За тэгвэл үндсэн тоглоомоо эхлүүлцгээе гэсээр 4 дахь үндсэн зохиол идэвхжлээ. Үндсэн зохиол 4. Тугийг олзол. Төрөл үндсэн, хүндрэл давах нөхцөл 1. Буудал болгонд тугийг хийх нөх байгаа. 2. Та нар босод бүлгээс өөрсдийн тугийн нүхээ хамгаалах ёстой. Хэрвээ өөр бүлгийн туг нүхэн чинь байрлуулвал танай буудал тухайн бүлгийн харьяа болж танай бүлгийн гишүүдийн хувь заяа тэдний гарт орно. 3. Та нар өөрсдийгөө тугийг бусад буудлын тугийн нүхэнд байрлуулна. Удирдагч тугийг нүхэнд байрлуулах хүчтэй. Удирдагчин өхвөл тугийг авсан дараагийн хүн удирдагч болно. Танай бүлгийн гишүүдээс төрүүлээд өөр бүлгийн гишүүн тугийг авбал танай бүлгийн гишүүдийн хувь заяа тэдний гарт орно. 4. Та нар тугаа заагдсан хугацаанд багтаан тугийн нүхэнд л байрлуулна. Хугацаанд амжихгүй бол бүлгийн чинь бүх хүн өхнө. 5. Та нарын бай болох буудал, чаншийн буудал. Цагийн хязгаар 12 өдөр, шагнал 2000 зоос. Энэ үрээд манай 13 дугаар анги төгсөж байна. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хэрвээ манай бичлэг таалагдвал лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн ангиар уулзлаа. Түр баяртай.